тохиож байна. За баасан гарагт шөндөө хасах 17 хэмиг хүтэн, өдөртөө 7 хасах 7 хэмиг хүтэн байх бол бэм гарагт шөндөө хасах 15 хэмиг хүтэн, өдөртөө хасах 1 хэмиг хүтэн байх юм байна. За нэм гарагт шөндөө хасах 11 хэмиг хүтэн, харин өдөртөө 3 хэм болж дулаарах бол даваа гарагт эрх даваа гарагт хасах шөндөө хасах 9, өдөртөө буцаад нэмэх 6 болж дулаарах нэ. Тэгэхээр томчууд гайгүй байгаад хүүхдүүд л нөгөө нэг жоохон нэмгэлчээд тэр чигээрээ явчих гээд байгаа иймэрхүү хавар намрын сэрүү үед тэгж харагдаад байдаг шүү тийм. Яг хавар намрын энэ үеэр бас нөгөө их хоолоо өвдөх, таарах нөгөө дулаанаас сансан болохоор ч тийм хувцаа нэмгэлждэг. Тэгээд одоо тэр чигээрээ нөгөө ганган хүний өвхөл хавар намар гэдэг чинь энтэй холбоотой. Тэгэхээр одоо яг нэг хэд хоног бол хүүтрээд өнөөдөр бас хүүтэн байна. За тэгээд буцаад ер нь бол удахгүй дулаарах юм байна. Хувц унараа тохируулахыг захиа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэхээр ихний булангараа бүгдээрээ ямар тэмдэглэлт өдөр болж байгаа тухай ярьдаг. Тэгэхээр олон улсын вискиний өдөр гэж болд юм байна. Вискиний өдөр. За уух хэвээр юу яах хэвээр өнөдөр. За виски. За энэ ч одоо нэг олон хүмүүст хамаагүй өдөр байх та тийм. За үндэсний одоо Виаграгийн өдөр гэж болж байгаа юм байна. Бас энэ нэг олон хамаагүй. Ямар сенсор өдөр төгөөд юм байна. За олон улсын амгаах шинжилгээ ухааны өдөр гэж болж байгаа юм байна. За мөн реклам сурталчилгааны технологийн өдөр, дэлхийн өдөр гэж тохиож байгаа юм байна. За энэ нь бол илүү хожимо нөгөө Google, Facebook-тэй илүү холбоотой AdTech Day гэж болж байгаа юм байна. За энэ болгоноос хамгийн онцлог нэгэн томоохон өдөр өнөөдөр тохиож байна. Энэ бол дэлхийн театрын өдөр тохиож байна. За тэгэхээр театрын урлагтай холбоотой бүх театрчид, театрын урлагт хайртай хүмүүс, за театрын урлагаар өсч байдсан жүжигчин, за театрын урлагтай холбоотой байдаг бүх хүмүүс өнөөдөр баярын өдөр юм байна. За энэ гайхамшигтай урлагаар бахархаж нэг үнтэй баярлах тийм өдөр юм байна. Тэгэд 3 сарын 27-нд 1961 оны Францын Парис хотно Сара Бернарын театр одоо олон улсын зочид төлөөлөгчдийг хүлээж аваад театрын зүтгэлтнүүд, дэлхийн театрын тухайн үеийн зүтгэлтнүүд цуглаж хагаад урлагийн хамтлагууд өөр өөрсдийн жүжигээ тоглоод нэгэн өвөрмөц сайхан өдөр тэмдэглэж исэн юм театрынхан. За ингээд наадамд оролцогчид эв нэгдэл харилцан ойлголцол инх тайван өрөөнд орногдээд эндээс жил бүр театрын баярыг хөрөн төрлөختний баяр болгохоор шийдсэн байна. За тэгэхээр 1962 оны 3 дугаар сарын 27-оноос эхлэн энэ одоо дэлхийн театрын өдрийг одоо 3 сарын 27-нд тэмдэглэсээр ирсэн гэсэн үг, жил болгон. Тэгэхээр манай хөтлөгч Мегачан бас жүжигчнэр төгссөн байгаа. Өчтөр бас төрсөн өдөр нь болсон байгаа. Тэгэхээр ер нь нэг тийм урлагяа тийм мегадаа бас мэндэргүй. Ер нь театрын дуртай хүн болгон бас баярын өдөр гэж хэлж болно. Тэгэхээр театр гэдэг бол бүх урлагийн эцэг гэж бас хэлж болно. За яагаад тэгэхээр театр бол соёл иргэншил үүссэн цагаас бий болсон салшгүй хэсэг гэж үздэг. За яг бидний мэдэх одоо ингээд хүмүүс үзэгч үзээд тойр суугаад ингээд үздэг сонгодог хэлбэр бол аль эртний грект байсан гэж үздэг. Тэгэхээр энд нь одоо театрын зохиол бичдэг байсан байгаа юм. Зохиолыг бичээд энэ үзүүлэх тустай газар нь жүжигчин одоо жүжигчд жүжиглээ сонгодог утгаар нь энд хөгжүүлсэн. За энэ бол нийтийн тооллын 7 дугаар зуунд Афин одоо Грекийн Афин одоо Дионисус гэдэг энэ театр 17 мянган үзэгчийн багтаамжтай театр байсан байгаа юм. Тэр үед ч одоо тэр чулуу ч юм уу ер нь тэр нэг микрофон тэр өсгөгч байхгүй нэ. Тэндээ тэгж яг сайн цуураад сонсогддог байсан гэж сонсч байсан юм байна. Тэр акустикийг нь яг тааруулдаг байсан гэж ярьдаг тийм. За тэгэд угийн театр гэдэг үг бол грекээс гаралтай. Театрон буюу юм үзэх газар гэсэн үг. Үзүрийн газар гэсэн үгнээс одоо гаралтай байна. Театр бол за тэгээд театр нь бол утга зохиол, жүжиглэл, дуу хөгжим гэх мэт одоо маш олон урлагийн салбарыг цогцолж хүмүүст хүргэдэг онцлог ийм салбарт бол одоо бусад салбараас хөгжүүлж явдаг. Тийм өөртөө агуулдаг, маш хөгжүүлэхэд маш чухал байр суурьтай ийм урлагийн одоо хэсэг гэж хэлж болно. За бүхэл соёл иргэншил тодорхой хэмжээгээр театрыг хөгжүүлж байсан. Тэгээд тухайлбал Хятадын ши жүжиг гэж байна, Японы капуки жүжиг гэж бас байдаг. Энэтхэгийн нача гэх мэт. Гэхдээ театр нь энэ үед одоо соёл иргэншлүүд үеийн үед язгууртнуудад баяжуудад зориулсан одоо хязгаарлагдмал урлаг байсан байна. Тэгэхээр хизээнээс одоо энэ хүн болгоны хүртэл болох гэх юм үзэж болох ийм хэлбэрт
оруулсан бэ? Ер нь орчин цагийн театрыг дэлхийн үндэслэн мэхээр нэг нэр бол тодорхой нэг нэрлүү заадаг. Энэ бол мэдээж хэрэг Шекспир. Уильям Шекспир бол театрыг шинэ түвшинд гаргасан гэж үзэж болно. За тэрээр театрыг хамгийн гол нь юу хийсэн мэхээр зөвхөн баячуудад биш, энгийн ард иргэд ч гэсэн хүртээмжтэй болохын тулд тухайн үе театр хийхэд бол будна, нүүр будна, театраа одоо ингээл одоо чимэглэн гэл тэр нь нүсэр их одоо гол анхаарлаа хандуулдаг гэсэн бол Уильям Шекспир зохиол дээр илүү их анхаарсан. Илүү сонирхолтой, илүү хүнд ингээд ойлгомжтой ингээд дагц сэтгэл хөдлөх үзэм зохиолууд дээр тоглолт илүү их хийж тэгснэр ийм хит их нүсэр байдлаар биш зохиолсо төвтэй ийм театрыг бий болгосон гэж хэлж болно. Тэр одоо дүр хөгжүүлнэ. Тэрнээс ч одоо яг кабуки театр ч юм уу, шийд жүжигний театр дээр бол илүү ингээ хүмүүс харахтаа ингээд одоо үзүүлжтэй байдалтай хүмүүсийн нүр бодсон байдал тайж хэмгэлт эднээс нь илүү чухал байдаг байж л дээ. Уильям Шекспир бол зохиол төр нь илүү их анхаарч илүү хүртээмжтэй болох үүдийг нээсэн гэж хэлж болно. Гэхдээ тухайн үеийн одоо Уильям Шекспирийн үед одоо юу болгон мөч болгон өөр ингэсэн хүндрэлтэй өөр ингэсэн тулгарх бэрхшээлтэй байдаг. За яг л одоо манай монголчуудын хөгжилт ингээл тулгарч байгаа бэрхшээлийг улс орнууд даваад туулсан шиг цаг үе болгон өөр ингэсэн асуудалтай байдаг. Тухайн үеийн одоо Уильям Шекспирийн үеийн театрын хүндрэл бол үзэгчт нь байсан байгаа. За энэ ч одоо язгуурт нууцгүй баячууд ингээд үздэг гэсэн театрыг олон нийтэд хүртээмжтэй болгоод тэгээд тэр чинь амьдралал хөрхийн нэг хитэн тариачаад амьдралал болгож байгаа хүмүүсийг авчирал нэг хөгжөөхгөл авчингууд тэр чинь олонний дунд нэг нэгнтэйг ингэж бие авч явж сураагүй хүмүүс орж ирсэн байгаа шүү дээ. Тэр үзэгчдийн соёл гэж байхгүй. За тэгээд тухайн үеийн театр бол ерөөсөө маш зэрлэг байсан. За тэр одоо гимэн л одоо би зүгээр сонирхож үзлээ. Одоо юу үзэж байгаа шээж баачдаг л гэж сонсоогүй. Гэтэл ер нь тэр нэлээд тийм ойрол шаших чинь одоо шууд зайлаа гэдэг одоо ингээд ойрлол бүүлээл эхэлнэ. Элдв юм бүр зүгээр шууд шидчихдэг байсан. Одоо мөнгөд үлсэн. Үгүй гэж хэлж чадахгүй. Гих мэтчлийн одоо үзэгчдийн асуудал бол байсан байгаа юм. Тэгээд Бартоломеогийн 1614 онд одоо нэгэн жүжиг тавихад энэ одоо жүжигийн үеэр нь үзэгчдийг архитектанд согтуурсан хоорондоо зодон зохион хийсэн бүтүүлэг байдлын тухай яг бүр тэмдэглэгдэж үлдсэн байдаг юм байна. За тиймээс үзэгчд ч гэсэн ер нь явандаа одоо хүмүүс цуглаад нэг газар суугаад нэг нэгнтэйгээ харьцаж эхлэх анхны газар байсан байж магадгүй. Энэ ерөөсөө нийгэм шиг ихний нэг цэг нь байсан байж магадгүй. Зарим газар гэж үздэг байсан байгаа. Нэрэл тийм хоолойж тэр олон хүмүүстэй өөр цуглаад ах шаардлага гарахгүй шүү дээ. Өөр ингэсэн юмаа хийгээл тэгэл идэж уухаа зохицуулаад олон хүний дунд яаж бие авч явах вүлээ гэдэг ойлголт байхгүйсэн. Харин театрын үзэгчдийн суурнаас л одоо энэ ойлголт бий болсон байж магадгүй гэж үздэг. Энэ утгаараа ч гэсэн театр нийгмийн хөгжилтөөс маш чухал нөлөөтэй хэсэг гэж хэлж болох юм дээ. Соёлжуулах, соён гэрэлэх гэдэг чинь эндээсээс гаралтай юм уу те. За тэгээд ингээд хүзэгчд бол театртай хамт хөгжиж явсан байгаа юм. Одоо цагтаа жүжигэн үеэр ойрлж шашгаж байгаа тиймэрхүү байлгаар бол нийлж ягаад баг гаргаад чулуудчих байлгүй дээ. Мэдгүй одоо тийм хүн бол ер нь байдгүй баг. За тэгээд бас нэг сонирхолтой тухайн үеийн Уильям Шекспирийн үеийн театрын нэг сонирхолтой юу нь бол онцлог нь бол эмэгтэй хүн тоглож болдог байсан. Нийгмийн одоо юу н шаардлагаар нийгмийн одоо эмэгтэйчүүдийг хүлээж авах үзэгдлийн онцлогоос хамаарад эмэгтэйчүүд бол хамаагүй театр тоглож болдог байсан. За тэгээд ерөөсөө эмэгтэй хүний дүрд залуу хүүгүүдийг тоглолдог байсан. Тийм эмэгтэйлэг царайтай залуу хүмүүсийн нүрийг будчаад гаргацдаг байсан. Тэгэхээр одоо цагт яг тэр үеийн стандартаар Ромео Жюльет тавигдсан бол бас их сонин жүжиг болох байсан байна те. Хоёр эрэгтэй хоорондоо л одоо хүмүүс харилцаад тийм жүжиг тавьдаг. Шал өөр агуулгатай болоо явчих. Шал өөр агуулгатай тийм. За өнөөдөр театр бол ариун сүм гэж одоо урлагийн үздэг ярьдаг. Энэ өдөр дэлхийн урлагийн сүм бүхэн тоглолтоор бэлэг барьдаг өдөр юм байна. Театрын тайзан дээр амилдаг хүчирхэг дүрүүдийг бүтээсэн жүжигчид, найруулагч, жүжигийн зохиолч, за театрын үйл ажиллагаанд олон талаар хувь нэмрээ оруулсаар ирсэн театрын хүчин зүтгэлтнүүдийн баярын өдөр тохиож байна. Тэгээд театрт очих дуртай хүн бүхэнд баярын мэнд хүргэе. Баярын мэнд. За хамгийн дуртай жүжиг юу вэ? Театрын тийм үзэж яг нь сүүлийн үед бас магадгүй радиод байгаад энэ юутай театрт арай бас арай ойр өмнө нь болохоор мэдэхгүй шүү дээ. Ер нь сайн үзэж амжчихгүй чаддгүй байсан. Тэгээ сүүлдэхэд бид нар бас одоо гэрлийн анжиг номоо бид дөрөв очиод бас самсараг сайн нээлттэй хийгээд те. За энэ дээр очиж үзсэн. Ер нь надад бол маш таалагдсан. Агуулган ч гэсэн яг ер нь ингэдэг шүү дээ. Театр руу ороод
явахаар өөрөө нэг тэр мэдрэмж нь маш гоё. Ингээд нэг цаанаасаа нэг л тийм ихэмсэг гэдэг юм уу, ер нь нэг тэр байгаа байдал нэг гоё санагдаад байдаг. Тэгэхээр нэг ариун сүм гэдэг ч юм уу нэг ер нь нэг гоё мэдрэмж авахаар нэг сэтгэл зүй нэг тиймэрхүү бэлдээд очтой шиг надад. Шал өөр ингээд сүм ч юм уу өөр газар орсон юм шиг санагддаг. Тэр байтугай театрын дунд нь тэр нөгөө мохор сүсэг гэдэг бол та битүү байт юм билээ. Одоо ямар ч жижиг үлээ. Би одоо Шекспирийн зохиолуудаас л энэ жижигд явахаар ингээд 3 тойрдог мордог сквал ингээд тэр нэрийг хэлж болдгоо молдгоо байл. Зөндөө болон сохор сүсгдэг. Өөр ингэсэн бүр юм соёлтой болсон тийм. Орчлол байгаа тийм. Хүндлэлч гэх юм уу тийм. Соёл нь ингээд цаана хөшигний ардах соёл нь бас ингээд дагаад хөгжсөн гэх юм уу байт юм билээ. Яа, дэлхийд өнөөдөр нэвтрүүлэхдээ аригтай хадгалаад 100 саяын эзэн болоорой. Хадгаламжийн урамшуулт аянгараа Ариг банк хамтран ажиллаж байна. За 100 сая эзэн болоорой энэ одоо аян дахин зарлагдаж байгаа. 16.5% одоо хүүтэй юм билээ. Ариг банкны хадгаламж. За энэ бол зах зээл дээр маш өндөр хүү, хамгийн өндөр хүүний нэг. За энэ одоо хадгаламж нээгээд өндөр хүүтэй хадгаламж нээхээс гадна та нээс нэрээ урамшуулалт оролцох боломжтой. За тэгэхээр 700 гаруй харилцагчийг шалгаруулна. Жилийн турш энэ одоо урамшуул үргэлжлэн 12 сарын 31-ний дуустал. Тэгэхээр энэ дотор нь бол хосороо гадаад аялах, ирэх хожих юм байна. За 1 сая төгрөгийн эзэн 3 хүн тодорх юм байна. 500 мянган төгрөгийн эзэн 5 хүн тодорх юм байна. За ер нь сүүлийн 4 хооронд таарсан одоо харилцагч 50 мянган төгрөг одоо энэхүү хойцноор нийтдээ 700 гаруй харилцагч шалгаруулна. За жилийн эцэст супер азтан шалгаруулна. Энэ хүн 100 сая төгрөгийн эзэн болох боломжтой. Тэгэхээр би бас одоо ингээд хадгаламжинд мөнгө хийх гэдэг юм. Энэ дээр хүмүүс гол анхаардаг зүйл нь бол мэдээж нэгдүгээрт бол хүүний хэмжээ байгаа шүү дээ. Миний өнөөдөр хэлээ. Одоо жилийн дараа тийм 6 сарын дараа хэд болох вэ гэдэг бол хамгийн чухал байгаа. Дээр нь бол хүн гэдэг чинь өөрөө бас нэг яцсанд итгэдэг ч юм уу тийм. За би энэ урамшуултын үеэр нь хийцэн чинь мөнгө очих юм биш үсттэй гэдэг. Ялангуяа ингээд мөнгө ингээд сар болгон цалин дээрээс ч юм уу орлогоосоо ч юм уу хийгээ явж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр 50 мянга тутамд одоо нэг ирэх гэх тэгэхээр чинь тэр чинь өөрийнх нь бас азтан болох магадлал өсөөд яваад байна. Тэр хүн урамшаад байх хэвээр. Тэгэхээр би бол энэ талаас нь бас их сайхан боломж болов гэж харж байна. Маш гоё боломж. За тэгээд энэ одоо 100 сая эзэн бол уйлраад жил болгон баг шахуу одоо ингээд уламжлал болоод явж байгаа. 2024 он ноднон бол одоо Сэлэнг аймгийн нэг малчин ах тодорсон гэдэг байгаа тийм. Зүгээр бас зүгээр бэлэгдэлтэй юм шиг надад санагдаад байгаа юм. За Ариг банк энэ жил бас худалдааны салбарыг дэмжих жил гэж өөрсдөө зарлж байгаа юм байна. 2025 оныг. Тэгээд бараа татан авах барьцаагүй зээл бас олгож байгаа. Бараа татан авах бизнес эрхэлж байгаа хүмүүст бол хөрөнгө одоо эргэлтийн хөрөнгө бодол маш чухал гэдэг. Тэр бараа татан авахт нь барьцаагүйгээр зээл олгодог 5 тэрбум мөрдөх зээл бас олгож байгааг давхар хүргье мэдээлэл олгож 100 сая цэг Ариг банк цэг юм гээд зөвхөн 100 сая одоо энэ урамшуулалтаа зориулсан тусдаа веб хуудасаа та энэ рүү ороод өөрийнхөө хідэн ирэх hodсон байна, ирэх цуглуулсан байна. За энэ одоо урамшуулалттай холбоотой мэдээллүүдийг бас аваад явах боломжтой. Ариг банк гэд имэн гэд та бүхэн хайгаад Facebook пэйжийг лайк дараарай. Харин утсаар мэдээлэл авъя гэвэл 70-1001 гэдэг дугаар зам 70-1001. За манай нэвтрүүлэгтээ аригтай хадгалаад 100 сая эзэн болоорой. Хадгаламжийн урамшуулалт аянгараа Ариг банк хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. За тэгэхээр өнөөдөр төрсэн алтартнаа бол танилцуулна. За тэгэхээр за би аригунаас нэг нэр асууя. За өнөөдөр төрсэн алтартан бол Парамприя Манабон сонсноо. Үгүй Манабо. Манабо. Манабан. Манабан. За өстө сонсог юм байна. За бодвол одоо тамирчин л байлгүй дээ. Би одоо тамирчин л гэж тооцоолохоор байна. Нэрнээс нь дахиад хийх үгүй. Танаа хүүхдүүд нь юу сонсож байна? Манай хүүхдүүд үү? Манай хүүхдүүд одоо юу сонсож байгаа юм бэ? Манай том хүү чинь их тийм рок урсгалын хүн болсон. Одоо 16 таа. Тэгээд ер нь л их хүнд дуу сонсч ийлээ. Доошоогоо. Тийм, доошоогоо манай одоо доошоош. За манай охин бол яг апатил саяжгаа сонссон юм байна. За. Тэгвэл ер нь ороод ирлээ. Өнөөдөр төрсэн алдартай болохоор дэлхийн алдартай K-pop хамтлаг буюу Blackpink-ийн гишүүн Lisa. За одоо болохоор тий сая би нөгөө нэрийг хэлсэн шүү дээ. Парамприя Манабан гэдэг. Жинхэнэ нэр нь Парамприя Манабо гэдэг нь Лисагийн. Тий одоо бол яг жинхэнэ нэр нь Лалиса Манабо л гэж байгаа. Гэхдээ нөгөө өмнө болохоор ийм нэртэй байжгаад багш ламынхаа зөвлөснөр гэж байна. За нэрээ Лалиса гэж бас солисон.
солихгүй л ер нь хэцүү юм. Энэ нь болохоор алдар цуу өөрсдөгч гэсэн юм агуулгатай ийм нэртэй бол болсон юм байна. Ер нь ингээд нөө дэлхийд урлагийн тэмцээн юуны одоо олимпиадын спортын тэмцээн үзэж байхад хамгийн урт нэртэйгээр алдартай хүмүүс энэ монголчууд за тэгээд дараа нь энэ Таиландд ороод идэг талтай тийм тай хүмүүс ороод идэг талтай. Лиза бол би тай гэж ойлгож байгаа. Зөв Таиландд төрсэн тийм. За тэгэхээр өнөөдөр 1997 оны 3 сарын 27-ны өдөр Лиза бол төрсэн юм байна. 25 настай. Хамтлагийнхаа бас хамгийн залуу гишүүн гэж байгаа. Лиза одоо 25 хүрч байгаа. Залуу нэм байна. За тэгээ бас энэ бол дуучин рэпер гэж явдаг. Тэгээ бүжиглдэг. За энэ нь бол загвар өмсдөг. Бас олон төрлийн авьяастай ийм бүсгүй байна. Тэгээ буддын шашинт яг бид нартай ойрхон болохоор бас лам багш нэр өгч гэдэг юм уу тиймэрхүү зүйл бас байгаад тах шиг байна тийм. Тэгээ шар өнгөд болон 27-гийн тоонд дуртай. Тэгээ нүрээ бас их нь бодох дуртай ийм хобби гэх юм бол ийм бүсгүй байх нэ. За тэгээд энэ бүсгүйгийн хувьд болохоор багаасаа ер нь одоо дуулж бүжиглэх дуртай. Бүжгийн бас хамтлагт бүжиглдэг байсан. Тэгээ өнөөдрийн бас энэ алдарт хүрэх одоо гол үндэс нь болохоор 2010 онд Тайландд болсон. YG Entertainment-ийн шалгаруулалтанд бол оролцож байсан юм байна. Солонгосчууд Таиландд нь очиж шалгаруулт хийсэн юм байна шүү дээ. Тэгээ энд бүхэл бүтэн 4,000 хүн дундаас цор ганцаараа бол шалгарсан гэж байгаа. Йоо 4,000-ны нэг гэдэг чинь бүрстөө асар ширэн өрсөлдөөн дундаас гарч ирсэн ба шүү дээ. Харин тэгэхээр 4,000 хүнээс одоо тэнд очил ганцхан нэг ингээд сонгоод аваад ирлээ шүү дээ. Тэгэхээр бол ялчгүй бүжгээд бол үнэхээр мундаг байсан бахан. Гэхдээ яг ер нь өөрөө бол бас одоо ч гэсэн энэ бүжгэлдэг хүмүүс дундаа алдартай. Дээр нь бүжгийн одоо хөдөлгөөний нэг хараа цээжл дээр алдартай гинэ бас. Тэгээ entertainment-тэй бас бүжгэлж яхад нөгөө бүжиг зааж байгаа хүн заримдаа нөгөө багш нар байна шүү дээ. Би одоо заагаад байна уу, заалгаад байна. Төрсөн хүн юм шүү тий. Би нэг ганц хоёр асуулт байна. Хил захнаад болсонгүй. Black Pink-ийг сонсдог. Чимээ сонсдог дуунууд байна. Би ер нь гайг бас сонсдог шүү дээ. Сонсдог үү те. За эхнэр бид хоёр бол одоо энэ Black Pink гэдэг хамтлагийг одоо эднээс чинь соло уран бүтээлүүд хийгээд эхэлсэн юм билээ шүү дээ те. Тэрнээс нь л одоо олж мэдж байгаа юм. За Лизаг бол би нөгөө Victoria's Secret дээр дуулсан Kiss Me гэдэг дуулсныг одоо бүр яг тод санаж байна. За тэгээд Лиза гэдэг хамтлагийн гишүүнтэй гэдэг юм байна. Тэнгүүт сая нөгөө Apathy чинь гаргаад байдаг чинь хин нэлээ. Жисүү биш ээ. Жэний нэлөө. За мэдгүй би одоо ямар тий колж утгаад буруу ярьчих бурууд гэж. Би болохоор ягаад сонсдог вөхөр бид нар ингээд ялангуяа гэр бүлэрээ машинд явж байхад манай том хоёр за манай багч гэсэн нөгөө хоёр их жахаа нөлөөгөөр маш их сонсдог. Тэгээ Black Pink-ийн нөгөө дуунуудыг ер нь бол ингээд анханаас нь ингээд сонсоо явцсан. Тийм учраас ер нь тэгээ солонуудыг сонсож байхад бол надад яг Rose-ийн дуун бол илүү бас Rose гэдэг тэр нь апдейт шүү дээ тий. Тэгвэл надад гол асуулт нь Black Pink-ийг ингээд сонсож явсны хувьд одоо бүжгэлж клипүүдийг үзсэн бол Lisa хамгийн авьяастай мөн үү? Би буруу хэлчихгүй. Lisa хамгийн авьяастай. Үгүй яг эдгээр төрлүүд нь жоох өөр байгаа шүү дээ. Юу гүйцэтгэж байгаа үүргүүд нь. Тэгээ би зүгээр юунаас нь харж байгаа. Надад бол Jenny хамгийн таалагддаг. За тэгээд уран бүтээлээс нь сонирхуулах юм бол мэдээж энэ эмэгтэйгийн хувьд болохоор одоо түрүүс хамтлагтайгаа цуг 2016 оны 8 сарын 8-нд бол ингээд дебют хийсэн. Энэнгүүрээ бол ингээд дэлхийн нийтдээ маш олон сая үзэгчдийн танил болоод ингээд бол явсан байгаа. Ер нь бол дэлхийн хамтлаг болчиход байна шүү дээ. Одоо бүгд одоо тус уран бүтээл хийхдээ бүгд дэлхийн од болж гарч ирээд байна. Сонин цаг үе таньдарч байна. Тэгээд энэ хамтлагаараа ингээд явж байхдаа энэ одоо Лизагийн хувьд болохоор илүү орчуулагч юм уу иймэрхүү бас өөр гүйцэтгэдэг юм л дээ. Яг бол өөрөө бас аав нь болохоор одоо тийм швед хүн юм байна л да. Хой таавн гэсэн байна. Тэгээд гэр бүлээрээ ярилцахтаа болохоор англиар бас их ярилцдаг гэсэн болохоор англи хэлийг нь багасаа сурчихсан. Дээр нь болохоор солонгос хэлийг entertainment-д бэлтгэж байхдаа сурсан. Японы хэлтэй нийтдээ ингээд Тайланд гэдэг дөрвөн хэлээр бол бас сайн ярьдаг юм байлаа. Ер нь бол бас олон талын авьяастай хүн биш үү те. Эднийх нь гэхдээ бүгдээр л англиар нэлээд бас чөлөөтэй ярьцгаадаг болсон. Энэ одоо сүүлийн үеийн одоо солонгосын одоо төлөөллүүд те урлаг. Энэс өмнө нь бол ер нь жоохон хаяа жоохон англиар жоохон ер нь солонгосчуудын хувьд бол одоо 90-ад он гэхэд бол ялангуяа англиар ярих тийм мод бол маш их байгаад идэг. Тэгээд тэгсээр нь яг хөө тэгээд хүмүүс болгон тийм бодол нь байгаа хэрнээ яг суралцах тал дээрээ бас яг тийм хангалттай байж бас чадаагүй хаа. Тэгээд дээр нь яг англичууд солонгосчууд одоо конглиш гэж яриад байгаа шүү дээ. Бас яг аялган жоохон тийм солонгос маяг руугаа одоо Julia Roberts гэж хэлэхэд чинь тэр мэрийг бол нэлээ эвгүй байдлаар хэлдэг ч юм уу ингээд
Жохон тийм аялагтай дуу байгаад байдаг тий аялагтай байгаад байдаг. Нөө эдний нөө хин чинь нэг нь шинэ зэландад өсч төрсөн тэр нь бол зүгээр ямар ч асуудалгүй яг л англи хэлээр хэлд орсон шахах юм л шүү дээ тий. Телевизаг бас би зүгээр яг өчтөр юмнуудыг сонсож байхад хамгийн сайн тэгээд би өндөө орчуулагч маяг юу гүйцэтгэдэг гэхээр би бас илүү сайн юм болов уу гэж ойлгосон. Магадгүй. Гэхдээ харин тий надад зүгээр нөгөө статистикийн сонирм л да бусад хамтлагийн гишүүдэд нь 4000-ны 1 юм уу хийдий. 4000-ны 1 гэдэг бол миний бодлоор маш өндөр тоохгүй. Тэгээд хамаагүй илүү өрсөлдөөн дунд лизанд гарч ирсэн юм биш үү л гэж би одоо ойлгох гээд байна. Одоо хүртэл ингээ байгаа мэдээллээр. Гэхдээ ер нь зөвхөн миний бодлоор бол одоо солонгосч ингээд зүгээр ахлах сургуулийнхан ч гэдэг юм уу тий. Дунд сургуулийнх ингээ харж байгаа чи бүгд л нэг хөгжим тавиад одоо хит дээр бүжиглээд байж байгаа. Хөгжмийн нөгөө юу соёл боловсрол дуртай тий. K-pop-тай дуртай. Супер юм билээ шүү дээ тий солонгосчууд. Ер нь тэр 50 сая хүнд бас өрсөлдөөн бол ялчгүй чанга байгаа. Байгалаа л та. Тий. За тэгээд 2021 онд өөрийнхөө соло уран бүтээлийг бол гаргасан Ла Лиза гэдэг нэртэйгээр. Тэгээ энэ нь болохоор бас 24 цагийн дотор YouTube дээр 73.6 сая одоо үзэлт авснараа яг энэ болохоор хамгийн хурдан өссөн эмэгтэй соло клип болсон гэж хүмүүс үзсэн тийм. Рекорд эзэмшигч юм биш тийм. Тэр нь эдний одоо дуунууд чинь саяны төсөөл апати гэдэг ч юм уу ингээд ер нь бол TikTok дээр бас бүжгийн тренд челленж болж чадсан. Тэгэхээр тухайд энэ Ла Лиза гэдэг бас энэ уран бүтээл нь бол тийм болж исэн юм байна. Дээр нь болохоор яг нөгөө B-side гэдэг одоо нөгөө нөөц дуу гэх юм уу бас тийм гаргасан дуу нь болохоор Мони гэдэг энэ дуу нь бас алдартай одоо албан ёсны тэр YouTube дээр үзэлт нь өчтөр энэ харахад болохоор 1.1 тэрбум гэсэн үг тийм. Баах тэрбум аа. Энэ чинь баг нөгөө Blackpink-ээс олон үзэлттэй тэр нөгөө Blackpink-ийнх ч ер нь бол бас эдгээр хамтлагаараа ч гэсэн маш олон рекордууд тогтоогоол яваад байсан. Клипүүд гарах болгонд бол тийм рекордууд ер нь гараад ах шиг байсан. За тэгээ сүүлд гэх юм бол 24 оны 6 сарын 8-нд Rockstar гэдэг бас уран бүтээлийг гаргасан. Энэ нь болохоор бүхэлдээ бол англи хэл дээр гаргасан соло сингл гэж байгаа. Тэгээд илүү яг хөө тийм чөлөөтэй тийм дүр төрхтэй иймэрхүү клип бол болсон гэж байгаа. За тэгээд Лиза дээр бас өөр ярих зүйл нь болохоор мэдээж Тайланд гэдэг утгаараа Лиза эффект гэж бүр байдаг юм байна л да. Тайланд эдийн засаг нөлөөлсөн. Тэгээд энэ нь болохоор жишээ нь ямар одоо нөлөөлөл байна гэхээр одоо ялангуяа ковидын дараа чинь нэг ковид үеэр чинь аялал жуулчлал зогсоод одоо зөндөө бол хаалгаа тийм байгууллагууд хааж исэн. Тэгэхээр ер нь бол Тайланд ч өөрөө аялал жуулчлал нэлээд хөгжсөн юм газар. Эдийн засагт нь болохоор аялал жуулчлалтайгаа хамаатай штэ холбоотой штэ. Тэгэнгүүт одоо Лиза эффект гэж бүр нэрлэх хэмжээнд очсон гэхээр нэгдүгээр болохоор одоо энэ Лиза гарч ирснээр жишээ нь бол Ла Лиза клипт болохоор Английн аюутайг сүмдэр ингээд уламжлал хувцсан иймэрхүү зүйлүүд гард юм байна л да. Тэнгүүт Тайландын соёл гэдэг юм хайлт 40% бол жишээ нь Google дээр өссөн байгаа. Тэгээд одоо Бангкок руу аялах гэдэг аяллалын одоо юм аялал нь болохоор хайлт нь 27% өссөн гэж байгаа. Тэгэхээр улсын хэмжээнд одоо ганц хүн нөлөөлж байгаа. Тэгээ бүр Тайландын одоо аялал жуулчлалын яам түүнийг болохоор соёлын элч болох юм санал хүртэл гаргаж ирсэн байна л да. За тэгээд бас соёлын экспорт гэж байгаа. Тэгэхээр хүмүүс болохоор Тайландын уламжлалт соёл хувцас урлагийг бол ингээд дэлхийд бол сонирхож эхэлсэн гэж байгаа энэ хүнээр дамжуулаад тий. Тэгээд Тайландаар аялаж уламжлалтаа одоо хувц өмсгөлт ийм TikTok challenge бүр үүссэн юм байна. За тэгээд загвар гоо сайхан гэж байгаа. Энэ болохоор яг мэдээж энэ хүн өөрөө одоо дэлхийн хэмжээнд явд болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо Силайн Булгари гэдэг иймэрхүү компаниудын нүүр царай болоод энэ борлуулалт нь болохоор Тайландд маш өндөр үнэтэй өсөд одоо MAC Cosmetics гэдэг юм Лизатай холбоотойгоор Лиза Limited Edition гэдээ гарсан чинь 1 минутын дотор зарагдаад дууссан гэж байгаа байхгүй юу? Тэгээд энэ худалдаа авалт нь Булгарийн жишээ нь Тайландд 30% өссөн гэж байгаа. За тэгээд энэ залуучууд бас K-pop одоо Тайланд залуусын мөрөөдөл болсон одоо ийм солонгос хэл сурагчдын тоо 2 дахин нэмэгдсэн ч гэдэг юм уу. Иймэрхүү олон нөлөөллүүд бол маш ихээр бол гарч байгаа. Тэгээд одоо Тайландын 2021 онд Лиза Times сэтгүүлийн одоо Next Generation Leaders гэдэг жагсаалтад орсон гэж байгаа. Тэгээд бүр сайд нь болохоор тай үндэсний бахархал гэж бол Лизаг бол зарласан гэж байгаа. Ер нь иймэрхүү байдлаар маш олон нөлөөллүүд бол гарч байгаа. За дээр нь гэх юм бол энэ нэмэгтэй өөрөө бас за би бүр энэ юутай нь холбоотойгоор царай төрхтэйгээр нь холбоод одоо нэг залуучуудад нэлээд их тийм урам зориг өгж байгаа юм байна л да. Ягаад гэвэл Тайландд өөрсдөө тэд нэр байж байгаа юм би K-pop од болчихлох юм байна. Тэгээ би солонгос хэл сураад ч юм уу эсвэл бусад англиар те дуулж бүжиглээд юм дэлхийн хэмжээний од болох юм бол одоо надад бас ийм боломж байна гэдэг зүйл бол хэлж байгаа. Дээр нь гэх юм бол одоо энэ царай төрхөөр одоо багын зургийг би сая өгчлөө л да. За.
Тэгэнгүүт ялангуяа энэ өөрөө ингээд үсээ ингээд бага бахтаа бас багасаад авцсан байлээ л. Энэндээ бол харамсдаг гэдээ бас нэг юм нэвтрүүлэг дээр ярьж байлаа. Өө энэ лиза юм уу? Тэгээ тэгэнгүүт нэг эрэгтэй өвч нэг тиймэрхүү байгаа зөвсөр насан дээр. Тэгсэн чи одоо Лизагийн хувьд гэхээр 2017 онд дэлхийн хамгийн өвдгсэлэндээ 100 эмэгтэй жагсаалтад 15-д орсон гэж байгаа. 2018 онд болохоор бүр 9 рүү бол дэвшсэн байгаа. Тэгээд бас 2018 онд Азийн хамгийн өвдгсэлэндээ төрхийн номер 1-т шалгарсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө болохоор би эзэж өөрөө ингэж царайлагч юм уу ийм сайхан эмэгтэй гэж бол бодож байгаагүй гэж байгаа. Тэгэхээр ер нь одоо ингээд өсвөр насны залуу бүсгүүчүүд охтууд ингээд өөрсдөө жоохон царайгаа голох ч юм уу иймэрхүү зүйлүүд нэлээд байдаг штэ. Тэгэхээр ингээд Лизагийн одоо магадгүй багын төрхийг харах юм бол хинч тэ одоо юу гэдгийг за царайлаг сайхан одоо охин байна багаасаа тийм байсан гэж бол хэлэхэргүй. За байж байгаа би нэг тодруулах юм ялцгүй асуулт гарч ирдэг уучлаа. Энэ одоо Лизагийн харагдчаа зураг байна л да. Ингээ хамгийн зүүн гартлын зураг юм шиг. Энэ шалгаруултын өмнөх зураг юм шиг байна тийм үү? Гэхдээ энэ бол яг шалгаруултын үеэрх байлаа. Одоо яг тэгэхээр ийм одоо царай төрхтөө байж байгаа шалгаруулт тэнцсэн гэсэн үг юм байна. Тэгэхээр Лиза бол магадгүй тэнцэхтэй юм царай төрхний чадраар биш шал өөр үзүүл дээрээ ялж гарч ирсэн юм байна шүү дээ тий. Одоо би тэгж л ойлголоо. Тэгэхээр бас их тийм гоё түүхтэй юм байна. Бүжиг дээр бол үнэхээр л мундаг байсан гэсэн. Тэгэхээр яалтчгүй л одоо тэр олон мянган оролцогч дундаас одоо яг царайг нь харах юм бол энэ өөрөө яг тухайн үед болохоор нэг баг амьдралтаа харуулсан зүйл гэсэн чинь үсээ ингэж юу тайрчаад тэгээд ийм баг үстэй байхдаа ингээд эрэгтэй хөвчийг харагдаад тэгээд энэнд бол маш их харамссан гэж байгаа. За дээр нь болохоор яг ийм үстэй зургууд нь гэх юм бол одоо яг нэг шалгаруулалтанд оролцож байгаа юм номертой тий иймэрхүү бас зургууд байсан. Тэгэхээр ялч бол энэ үедээ бол орсон юм болов уу гэж бол ойлгосон. Энэ юуны Лизагийн одоо энэ юу н одоо төрхний өөрчлөлт нь бас юу яригддаг уу одоо юм нэг косметик хагалгаа тиймэрхүү яг хөө гэхдээ яг хөө нэг юм хамар энэ юу оруулсан тиймэрхүү харьцуулсан юмуд байх нь байлаа л дээ. Би бол шал өөр хүнл гэж зүгээр харлаа л дуушлаа. Надад тэгж харагдаж байна. Тэгэхээр нэлийн тийм өөр дүр төрхтэй байсан байгаа даа шүү дээ. Одоогийн байгаас. Уу яг магадгүй зүгээр өсөж том болоод илүү яг дээр нь зүгээр царай нас те өсгөө болохоор ч юм уу тиймэрхүү төлхөө харагдаж магадгүй. Зүгээр зарим одуудыг бол яалтчгүй нөгөө одоо хагалгаа тий эсвэл хагалгаанаас болоо ингэсэн тэгсэн гэдэг ялангуяа солонгосын одуудыг чи харьцуулдаг штэ. Тэгээд Лиза дээр бол тэгж нэг тийм их одоо хагалгаа хийсэн ийм өөр болчлоо гэдэг шугам гайгүй бах зүгээр баг насандаа байснаасаа маш байсан бол өөр болох нь босно л. Би бас яг тэрэн дээр бүр баталгаатай мэдээлэл байхгүй учраас эхлээд юм. Тэгээд эн чинь өөрөө арт нь одоо энэ өсвөр насны хүмүүс чинь ямар амар фэм бейс гэдэг юм уу те юм байдаг үлээ. Тэгэхээр буруу зүрх ярих юм бол ер нь айж бурхан минь бариулж гэдэг юм. За би зүгээр харснаа ярьж байна. Тэр анх удаал танилцж байгаа шүү. За тийм ийм сайхан бүсгүй байна ямар ч юм. За энэ чи ганц хоёр комент уншаад юм. Ингэсэн байна. Отхон баяр болдоотор хонготон Жени Лизагаас илүү гэсэн байна. За Розен гоё санагддаг гэсэн байна. За хамраа бол янзлуулсан бусдыг нь мэдэхгүй нэгсэн. Лиза 97 оных 28 хүрч байгаа шүү гэсэн байна. За энийг 97 28 шүү дээ тий. 28 хүрч байгаа юм тий. Би тоон дээр жоохон буруу алдсан биш. За хамтран ажиллагчаа танилцуулаад манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ эдэн өтгөрүүлшин шүүс хамтран ажиллаж байна. Тэгэхээр эдэний хамт олон инхүү 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа маань хамтдаа илүү хамтдаа 20 жил гэсэн үрэтэйгээр өнөөдөр манай нэвтрүүлэгтээ инхүү орж ирж оролцож байна. Тэгэхээр Монголын нөхөн сэргээгдэх түүхийн эд баялаг байгалийн одоо зэрлэг жимс болон тадмал жимсээр чанамал өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэж зах зээлд одоо жимсний онцгой хамтыг хэрэглэгчд мэдрүүлсэн үндэсний үйлдвэрлэгч эдийн компани 20 жилийн ойгоо тэмдэглэж байна. Эдийн компанийн үйлдвэрлэдэг хамтлаг чанамал нь бөөрөлцгөн, гүзээлцгэн, арьс, нэрс, үхрийн нүд гэсэн төрөлтэйгээр хэрэглэгчдэд хүрдэг. За тэгэхээр өтгөрүүлсэн шүүс нь чацарга нь үхрийн нүд, анс, нэрс болон олон жимс гэсэн 2 литр 450 мл-ийн савлгаатайгаар худалдаалагдаж байна. Би яг энэ дээр бүр ковидын үеэр л их бахархсан. Ягаад гэвэл ковидын үеэр ч одоо хүмүүс сүултээ бол ер нь хамгийн чухал зүйл бол дархлаагаа дэмжих гэдэг дээр санал нэгдсэн тийм. Тэгэхээр яг солонгосын эрдэмтэд одоо энэ манай чацарганыг болохоор за ковидд маш сайн байна гэдэг бүр тэмдэглэл сайтуудаар гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол бид нэр яг магадгүй тэрийг бүр дэлхийн хэмжээнд сурталчилж чадсан бол ковидын эсрэг бараг чацарганыг ингэж гаргаж тавихаар хэмжээний
үнэхээр тийм бас мундаг байдлаар гаргаж ирсэн. Тэгээд одоо бид нар чинь ингээд зүгээр ханаа төрөх ч юм уу түрүү ярьсан тийм ингээд ийм шилжлэх хавар намрын үйлрэлт бол дархлаагаа дэмжих хэрэгтэй гэдэг. Тэгэхээр энэ цацраг нь анс зэрэгээ бид нэр өөрсдөө уугаал яваад идэг. Энэ бол ер нь илүү бид нарыг бол дархлааг дэмжиж явцдаг гэж би ойлгодог. Би ингээд нэг Филиппин ганц хоёр найзтай маа. Тэгээд манай Филиппин найзууд бол ийм зэрлэг орны манай энэ хүүтэн орны жимс мэмс ерөөсөө амсч үзээгүй юм байлээ. Тэгээд зүгээр надад тэг санагдсан. Ер нь энэ манай байгалийн зэрлэг жимс чинь жижиг хэмжээтэй ч гэсэн тийм нөгөө доторх агуулмж амин тийм их баялаг байдаг. Тэгээд амттай онцгой амттай байгаад байдаг. Тэгээд тийм хүмүүст ч гэсэн тийм онцгой шинэлэг таалагдах байх гэж би зүгээр бодож ирсэн. Тун удахгүй одоо манай энэ гайхамшигт үндэсний үйлдвэрлэлүүд тун удахгүй экспорт хийгээд эхлэх байх. Тэр цаг бол ойртож байгаа гэж бодож байна. За тэр тохиолдолд эхний одоо салхи хаглах энэ гайхамшигтай бүтээгдэхүүнээрээ олон дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн болох бүтээгдэхүүнүүдийн нэг бол одоо брендийн нэг бол Eden тий. Амин дэмэр бол баялаг байгаа тий. За тэгэхээр байгалийн түүхийдээс гаргаж 100% байгалийн гэж байгаа анс чацарган нөхрийнүүд нэрс олон жимс зэрэг төрөлтэй Eden өтгөрүүлсэн шүүс нь гэр бүлдээ хайртай бүхнийг сонгох үндэсний брэндээ. Захиалга хөгжүүл болно. Тэгэхээр захиалга болон хамтран ажиллах бол 99 тэг 4 75 72 гэдэг л дугаарлал золох юм байна. 99 тэг 4 75 72. За дэлгэрэнгүй мэдээллийг бас авъя гэвэл 7711 52 25 гэдэг дугаарлал зулгаарай. 7711 52 25. За манай Facebook хуудас нь Eden одоо англиар бичээд Eden LLC гэд бичээд хайвал аль бисны Facebook пэйж нэгээ та бүхэнд лайк дараарай. Манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ хамтдаа илүү хамтдаа 20 жил өрөөд байгаа Eden хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн болонлогоо бүгдээр орно. Дараагийн болонгоор дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж исэн бэ тухай ярьдаг. Тэгэхээр энэ өдөр Умард Македон НАТОгийн 30 дахь гишүүн орноор бас орж исэн юм байна. За түрүүн хэлсэн Viagra яг энэ албан ёсоор зөвшөөрлөө авч гарч ирсэн. Одоо Viagra 1998 онд ингэж одоо үйлдвэрлэлт худалдаанд гарсан тийм өдөр. Тийм учраас үндэсний Viagra-гийн өдөр гэдэг тэмдэглээд байдаг. Учир нь тийм учиртай юм байна. За тэгээд хамгийн гол өнөөдрийн миний сонгож авсан сэдэв бол нийтийн тооллын өмнөх 47 онтой холбоотой. Нийтийн тооллын өмнөх 47 онд за энэ үед ч одоо мэддэг хүмүүс маш ховор болоод байдаг. Цөөхөн хэдэн хүн байдаг. Тэр хүмүүсийн л нэг нь Клеопатра дахин хатнаар өмчлөгдөж байвч. За юу вэ? Клеопатра ч одоо угийн хатан байсан юм уу? Дахин хатнаар өргөдмжлэгдэн гэж юугаа яриад байгаа юм бэ? Гэт зөндөө олон асуултууд гарч иж магадгүй. Тэгэхээр энэ тухай бүгдээрээ сонирх ёо. За Клеопатра бол Египт хүн бол биш. Египтийн хатан гэж явдаг. Юу Египт юу грек юутай хайлаад байна гэдэг гарч иж магадгүй. Македоны Александр гэж нэг агуу грек нөхөр байсан. Энэ бол дэлхийн тухайн үед л мэдэгдэжсэн бүх одоо улсыг нэг дор нэгтгэж чадсан гэдэг. За тэгээд энэ маш залуудаа нас орсон. Залуудаа нас орохдоо үлдэх өв үлдэх хүү байгаагүй. Түүнийг залгамжлах хүү байгаагүй. Тийм учраас одоо газар нутгаа жанжидтай хувааж өгсөн байна. За тэгэхээр тэр жанжидын нэг нь Птолемей гэдэг одоо жанжинда Египтийг өгсөн. За ингээд Птолемейн одоо удмынхан Египтэд хаан ширээн суусан байна. Египт гэдэг улсад очиод грек хүмүүс очиод хаан ширээн суудсан байна. За тэгэхээр Птолемей удмынхан нэг сонин юм уламжлалтай юм байна. Игч дүүсийг хамтдан засаглуулдаг тийм уламжлалтай. За бүр зарим нь хоорондоо гэрэлдэг байсан. За одоо энэ хаан ширээний юугаа алдахгүй тулд эрх мэдээ алдахгүй тулд бүр игч дүүс хоёр хоорондоо гэрэлдэг байсан юм уламжлалтай. За энэ уламжлал нь бас Египтийн одоо ард түмэнтэй ч холбоотой. Яагаад тэгэхээр Египтийн ард түмний хувьд бол хаан хатан гэдэг бол энгийн хүн биш, энэ хүн биш. Энэ бол бурхан гэж тооцдог гэсэн. Тэгэхээр бурхад хоорондоо гэрлэх, игч дүүн хоорондоо гэрлэх бол энгийн үзэгдэл гэж одоо харагддаг ч юм уу. Ийм зүйл байсан байна. За тэгээд одоо яг Птолемейн 12 дугаар Птолемей одоо нас ороход хаан байсан хүн нас ороход Клеопатра 18-тай. За дүүн 19 настайсэн ба. Птолемей 13. За энэ хоёр хоорондоо зэрэг засгалж эхэлсэн. Одоо игч дүүс хоёр гэдэг шиг л уламжлаад байгаа. Тэр үе ясаар гэсэн. Ясаараа ингээд засгалж эхэлсэн байна. За Клеопатра гэхдээ арай өөр. Бусад одоо игч дүүс эмэгтэйчүүдийг зарим хүмүүс ингээд төрөлхийн авист хүмүүс байдаг. Одоо түрүүн ярьсан Лиса төрөхтөл авистайсан шиг Клеопатра бол бүр онцгой авистай нэг юм байсан. Грек, Египт, Латин, Еврей гэх мэт 9 хэлээр чөлөөтэй ярьдаг.
Тэгвэл бас хоосонго толгой байж. Философи, математик, шинжлэх ухаанд гүн сонирхолтой. За уран зохиол, уран илтгэлт гарамгаа нэг юм байна. За ийм ухаантай дээрээсээ тэгээд уран илтгэдэг гоё ярьдаг юм хүн байгаа даа. За багаасаа улс төр засаглалд суралцсан. За одоо ингээ 18 настай ялангуяа эмэгтэй хүмүүс чинь тархины хөгжил нь 22 жилээр хаяа төрүүлждэг гэж байна. Клеопатра 18 настай Клеопатра бол ерөөсөө улс орон толгой дотор багтчихсан байгаа юм да. За гарамгаа удирдагч гэж түүхэнд төрсэн хамгийн гарамгаа удирдагчдын нэгч гэж одоо бас тооцогддог. Багын чадварлаг, за өөртөө итгэлтэй, зөвлөхүүдтэй одоо ингэ зөвлөхгүйгээр шийдвэр гаргах чадвартай юм байсан байгаа. За ийм одоо итгэлтэй, өөртөө итгэлтэй хүнд хэн жоохон дургуутдаг вэ гэхээр магадгүй зөвлөхүүд нь бас дургуутч магадгүй. Энэ хаад ч нь бол ерөөсөө л одоо нэг зөвлөх гэдэг хүмүүсээр бас хаад хатад чинь зөвлүүлээд тэднүүсийнхээ өгсөн зөвлөгөөр шийдвэр гаргадаг юм уламжлалтай байдал. Тэднүүс ямар ч юмгүй та нар дуугаж игээд нэг 18-наас тохон одоо ингэ шийдвэр гаргадаг хар чинь бас жоохон дургуутсан хүмүүс бол байсан гэж үздэг. Тэгэхээр энэ зөвлөхүүд яасан бэ гэхээр эн чинь ганц Клеопатра засаглаагүй шүү дээ. Дүүн бас яг энэ ижил хэмжээний дүүгийн толгойг нэргүүлэх юм дүүд нь нөлөөлөхөд илүү амархан. 9 настай хүүхэд чинь амархан байна. За ингээд эгч дүүгийн хооронд яс хайж эхэлсэн. Одоо 9 настай хүүхэд дүүгийн эгч дүүгийнх нь хооронд ингээд торхирж эхэлсэн байгаа. Зөвлөхүүд нь гэж ярьдаг. За тэгээд Клеопатра ч зүгээр байгаагүй. Өөрийн дураар ганцаараа Египтийг захирч байгаа мэт ажилтдаг байсан байгаа юм. За тэгээд тэрээр алтан бичгүүдийг зөвхөн өөрийн нэрээр одоо хоёр хүний нэрээр гаргах хэрэгтэй. Зөвхөн өөрийн нэрээр гаргасан. За ганц өөрийнхөө зурагтай мөнгөн тэмдэгтийг хүртэл гаргасан гэдэг. За иймэрхүү байдалтай ажиллаж байсан. За энэхүү байдалд игдүүцсэн зөвлөхүүд нь дүүгэн дэмжиж Клеопатрагийн эсрэг улс төрийн явуулга одоо манайхаар бол одоо сүулт яана гэдэг сэвнэ гэж ярьдаг. Янз янзын муу яриа те Клеопатра бол одоо хэд амбицтай дураараа хэмээн дүрслээд одоо юм шахсан байгаа юм. Улс төрийн тавцангаас. За ингээд улмаар Клеопатра бол дөрөвхөд хүрсэн. Төрлөх Египтэд орхиод зүхтаасан. За ингээд Клеопатра зүгээр байгаагүй. Өөрсдийн одоо дэмжигчдийг цуглуулад цэрэг босгоод буцаач төрийн эрхээ авна гэж бодоод хүлээж исэн байгаа. За энэ үед нь за ер нь бол тухайн үед хамгийн хүчрэг улс бол Египт улс байгаагүй. За энэ үеийн одоо дэлхийн төв бол хамгийн хүчрэг улс бол Ром улс байсан. За Ромын бас хамгийн оргил үеийн төгчээсэн юм уу байсан. За тэгэхээр энэ одоо аль нэг улсын удирдагч буцаад улсын удирдагч болё гэвэл ер нь л Ромынхны одоо дэмжлэг хэн авсан нь маш чухал байсан байгаа. Холбоотон болж чадахын төлөө одоо өрсөлдөөн тухайд явж байсан гэсэн. Тэгсэн чинь Ром дотор бас иргэний дайнтай байсан. Тэгэхээр энэ үед нөгөө агуу Юли Цезар эрх мэдлийн төлөө за бас л агуу гэж яриаддаг Помпейтэй дайнтайсан. За ингээд нийтийн тодлын 48 онд Фарсалын тулаанд Юли Цезар ялсан. Помпей ялагдсан байдаг. За ялагдангуудаа дөрвөөд Египт рүү орж ирсэн байгаа. Помпей. За энийг одоо хүмүүс юу гэж харах вэ? Энийг боломж гэж зарим хүмүүс харна, зарим нь болгоомжлол нь мэдгүй. Тэр том Помпей бол бас агуу тухайн цаг үеийн хүн Египт рүү дөрөвчээр орж ирэхэд нь нөгөө тэр үед чинь Египтийг хэн захирч байгаа лээ? 14 настай дүүн болон зөвлөхүүд нь захирч. За энэ хүмүүс юу гэж бодсон бэ гэхээр бид нар Юли Цезарт тус хөрөх ёстой юм. Юли Цезарын л одоо юг одоо талыг тал засах хэрэгтэй гэж бодож исэн. Тэг яасан бэ гэхээр Помпейг цаазалсан. Цаазалсан. Тэгэд за Помпейн хойноос нэхэж орж ирээд Юли Цезар ийшээ орж ирсэн ингээд Юли Цезар орж ирээд Александр хот руу ирсэн байгаа. Александр хотод нь ирэхэд нь Потинус гэдэг нөгөө гол зөвлөх нь Помпейн толгойг Юли Цезарт үзүүлсэн гэдэг. Толгойг нь барьж үзүүлсэн. За энэ одоо Помпейн толгойг харангууд Юли Цезар зүгээр ихэр татаад уйлсан гэдэг. Одоо өөрөөр хэлбэл хэдийгээр Помпейтэй дайн байсан ч одоо энэ одоо зөвлөхүүдийнх нь үзэмжээр л Юли Цезарт ингээд дайсныг бариад өгчлээ гэж одоо тал Цезарын хувьд тийм байгаагүй. Энэ бол Помпей бол нэгдүгээрт Ромын консул хүн байсан. Маш том нэр хүндтэй жанжин хүн байсан. Дээрээс нь хүргэн хүүн байсан. Нэгэн цагт одоо Юли Цезарын охинтой гэрэлжсэн охин нас болцсон болохоос ш. За ингээд ерөөсө тэр даруйда Египтийн удирдагчтай хүүтэй харьцаад талцсан байна. За энэ тухайн мэдээж хэрэг хинт хөрхөлээ. Клеопатрад хүлээд хөрн зад боломжийг бол Клеопатра хүлээж байсан. За тэгээд Александрт байгаад ирнэ. Агуу Цезар байгаад ирнэ. Яаж иж байгаа Цезарт уулзах хэрэгтэй юм бэ? Энэ хүмүүсийн оронд би захирсан дээр юм байна гэдгээ харуулах боломж одоо тэрхийн дээр одоо цонх нэгдэхэд нь одоо арга сүйгчилж уулзах хэрэгтэй болсон. Тэгээд ямар арга сүйгчилсэн бэ гэхээр
хевсэн дотор өөрийгөө ороогод хевс бэлэг болгож байна гэд хевс бэлэг яваад орсон чинь эргүүлсэн чинь дотроос нь Клеопатра гарч ирсэн. За Клеопатра ийм үйлдэлээр маш зоригтой үйлдэл хийсэн байна. Нэг 20 дугаар Клеопатра үнэхээр үзэсгэлэнтэй байжээ. Ухаантай, тэгэд үзэсгэлэнтэй зоригтой ийм одоо эмэгтэйг хараад Ромын одоо хаан болох гэж байгаа Цэсар хэнийг дэмжихээ маш сайн ойлгосон. Энэ тэнийг юм миний Помпеиг алдсан миний одоо өрсөлдөгч гэсэн ийм тэнийг хүмүүстэйснаас ухаантай үнтэй байсан. За ийхүү одоо Цэсарын хайрыг хүлээж авч чадсан. Тэгэд нийтийн тооллын 47 онд одоо нийл мөрний тулаанд дүүгээ ялаад Цэсарын тусламжтайгаар ялаад 3 сарын 27-нд буцааж хадмаар томилогдсон байт юм байна. Ингээд их түүхэнд өдий бол нэрэнд дурсагдаад явж байгаа юм тий. За энэ хүрээд манай өнөөдрийн дэлхийд өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. За манай дэлхийд өнөөдрийн нэвтрүүлэгт Ариг банк 100 сая эзэн болор хадгаламжийн урамшуулт аянгараа за мөн хамтаа илүү хамтдаа 20 жил өрөөтэй Еден өтгөрүүлсэн шүүс хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээг хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай эфир та мэдхүн нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа ч юм ба. Баярлалаа.